Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн. За өнөөдөр бүгдээрээ нэгэн шинэ хичээл үзэх болно. Ямар хичээл үзэж байгаа юм бол хүүхдүүд ээ? Цэгээр надад хичээл авах гэж байгаа маань тийм үү? За тэгвэл өнөөдөр багш нь цэгийг яаж зөв холбодгийг, дэвтэр дээрээ яаж гоё зөв сайхан бичдгийг, мөн өөртөө хэрхэн яаж дүн тавих, цэг зураасаараа яаж гоё зураг зурх уу гэсэн энэ аргуудыг зааж өгөх болно. За бүгдээрээ хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бүх хүүхдүүдэд амжилт хүсье. За тэгэхээр та нарын өмнө дэвтэр нь байна. За бүгдээрээ дэвтрээ өмнөө бариараа хүүхдүүдээ. За дэвтрийнхаа нүрийг өөрлөгөө харуулад дэвтрээ барьчих. За дэвтэрний хавтас гэж аль нь вүлээ хүүхдүүдээ? Хавцын тогтолцоо харуул да. Хавтас. За бүгдээрээ хавцыг нээгээрэй. Дэвтрийнхаа хавцыг нээч. Айлаа харъя багш нь. За зөвхөн хавцын, зөвхөн хавтас. За зөвхөн хавтас гэхээр дангаар нэргүүлнэ тийм үү? За айлаа харъя багш нь, яг ийм зурагтай ууц гарч ийн үү? Зурагтай нүур. За гарч ийн. За тэгээд надад дэвтрийн хамгийн ихний нүүрэн дээр байгаа бичвэрийн дэвтэрт ажиллах арга зүй гэсэн энэ зурагтай нүрийг ээж аваараа уншуулсан хүүхэд байна уу? За ээж аваараа уншуулсан гараа өргөдөө харъя багш нь. За уншуулаагүй хүүхдүүд нь өнөө ороо яг энэ дотор юу гэж бичсэн байгаа зааварчилгаануудыг уншуулъя шүү. За юу? За одоо бүгдээрээ хуудсыг нэргүүлье. За хуудсыг нэргүүлээрэй. За хуудсыг нэргүүлээрэй. За хэрвээ зураг зурсан, зурлага бичсэн байх юм бол тэр бүх зурлагтай хуудаснуудаа эргүүлээд яг ийм шинэ хуудас гаргаараа хүүхдүүдээ яг ийм шинэ бичээгүй хуудас гаргачих. За энэ шинэ хуудас байна уу? За харъя багш нь. Зүйтэй. За одоо дэвтрээ ажиглая. За багштайгаа одоо дэвтрийг ажиглая. За шинэ зурлага бичээгүй шинэ энэ дэвтрийн дасгалтай нүрийг энэ самбартай харьцуулаад харъя хүүхдүүдээ. За ажиглая, самбартай ажиглая. За зурлага бичээгүй дэвтрийн шинэ нүрийг цэгээр наадын самбартай харьцуулаад ажиглая. Юу нь адилхан байна хүүхдүүдээ? Зүйтэй ард нь юм цэгнүүд байна тийм үү? За урд талд нь ямар нэгэн дүрс байна тийм ээ? За тэгэхээр энэ цэгнүүд ямар учиртай юм бол хүүхдүүдээ? За юуг зурх ээ? Зүйтэй өмнө байгаа дүрсийг дуурайлгаад цэгүүдээ холбож зурна тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ багшаагаа ажиглая. Альва хүн эрдэм ном сурахад хамгийн их тусалдаг зүйлүүд ажигч зан чанар, аливаа юмыг ажиглана. За тэгвэл ажиглахад бид нарт аль хэрэгтэн тусалдаг вэ? Аливаа юмыг ажиглахад аль хэрэгтэн тусалдээ? Аль нь хэрэгтэн туслах уу? Ажиглаа харахад, ажиглаад юмыг ажиглаж харахад аль хэрэгтэн тусалдээ? Зүйтэй нүд туслана тийм үү? За ажиглахад ам хэрэгтэй юу? Ажиглах туу? Хэрэггүй. Тийм учраас бүгдээрээ амандаа хөөрхөн жижиг алим хийчих. За амандаа жижиг алим хийчихэд ажиглая тийм үү? Ажиглая. За одоо багш нь самбарт цэгүүдийг яаж зөв холбох аргыг харуулъя. Харин та нар цэгүүдийг холбохдоо дороос нь холбоод байна уу, дээрээс нь холбоод байна уу гэж ажиглая шүү. За юу? За бүгдээрээ ажиглая. За багш нь босоо хоёр цэгийг холбохдоо аль талаас нь холбосон бэ? Зүйтэй дээд талаас нь доош холбосон тийм үү? Зүйтэй. За тэгвэл хөнлөм хоёр цэгийг холбохдоо зүүн гараас нь холбоод байна уу? Баруун гар талаас нь холбоод байна уу гэдгийг ажиглая шүү. За юу? За ажиглаагүй ээжүүд яаж хэлвүлээ? За хариу.
Аль аманда. За алтлаас нь олоосон. Хүүхдүүд зүүн талаас нь баруун тийшээ зүйтэй маш онц. За дахиад багшныгаа яаж бичих нь ажиглаараа хүүхдүүдээ. За алтлаас нь бицээ. Доош. За хүндлэн цэгийг зүйтэй зүүн талаас нь баруун тийшээ. За энэ сүүлийн зураас нь дээшээ. За дээшээ гэх үү, дээрээс нь гэх үү? Дээрээс. Зүйтэй, дээрээс нь доош. За одоо бүгдээрээ айлын багштай альмаа шалгуул та. За одоо энэ хоёр зорилгыг яаж бичиж гэнэ гэдгийг ажиглая шүү. За юу? За багш нь яаж холуулсан бэ? За бүгдээрээ дуурахгүй. Яаж холуусныг багштай агаар дээр зураад үзүүлдэ бүгдээрээ. За бүгдээрээ агаар дээр багш нь дэвтэр дээр гэж хэлээгүй штэ хүүхдүүдээ. Дээрээс доошоо зүүнээс баруун тийшээ. За хамгийн сүүлийнх нь аль талаас нь бичсэн хүүхдүүдээ? Дээрээс нь доошоо зүйтэй ёстой мундаг. Цэгийг холбоход үүсэн энэ дүрсийг зурлаг гэж нэрлэнэ. Зурлаг. За тэгвэл багш нь сая самбар дээр хэдэн зурлаг бичсэн бэ? За тоолчих. Багшаагаа шинээр зурсан зурлагыг тоолоорой. 1 2 3 4. Зүйтэй. За тэгвэл багш нь сая энэ 4 зурлагыг бичихтэй дээр дороос нь бичээд байсан уу? Ар араас нь цуулаад бичсэн үү? Ар араас нь цуулаад бичсэн. Зүйтэй, ёстой мундаг. За тэгвэл ар араасаа цуулаад бичсэн зурлагыг юу гэж нэрлэдэг юм бол? За бүгдээрээ олж нэрлэе. За багшаагаа ажиглаарай. За цас орсны дараа алхаад явлаа. Засан дээр юу үлддэг вүлээ? Мөр. За засан дээр үлдсэн мөр энэ тэнд байдгүй эсвэл яг багшийн явсан замын араас дагаад байдгүй? Араас байдаг. Яг дагцсан байдаг тийм үү? За тэгвэл зурлагнуудыг бас ар араас нь цуулаад бичгээр яг саяныхтай адилхан нэрлэдэг. За тэгвэл юу гэж нэрлэдэг байх нь вэ? Ар араас нь цуухаар юу лээ? Зүйтэй. Мөр. За тэгвэл за бүгдээрээ самбарыг ажиглая. Багш нь хэддгээр мөрийг зурсан байна вэ? 1. Зүйтэй. 1-р мөр. Маш мундаг. За тэгвэл хэддгээр мөрийг одоо бичих ёстой вэ? 2. Зүйтэй. 2-р мөрөө бичээгүй байдлаа 3-р мөрийг бичиж болох уу? Болохгүй. Зүйтэй. За тэгэхээр дэвтэр дээрээ маш эмэг зэгстэй бичнэ. 1-р мөрөө биччихэд 2-р мөрийг бичнэ. 2-р мөрөө бичиж дуусгаад 3-р мөрөө бичнэ. Нэг дасгалыг дуусгасны дараа дараагийн дасгал руу ажиллана тийм үү? Түүнээс энэ дэндээс нь бичиж болох нь уу? Болохгүй. Зүйтэй. Өстой мундаг. За баяр хүргэж мундаг хүүхдүүдтэй. За одоо багштай энэ зурлагыг цэгүүдийн зөв холбож өгөх хүүхдээ нөө. Багш нь цэгийг хаанаас нь холбодог гэлээ? За гараад ир. Тэр үг гараад ир. За бусад найзууд нь амандаа альмаа гэдээ ажиглая шүү. Найзаагаа зөв бичиж гэнэ гэдгийг ажиглаарай заа юу. За минь үү дээрээс нь бичнэ гэлөө хаанаас нь бичнэ гэлээ? Дээрээс нь. Доошоо тий. За багшаагаа зааж өгсөн аргаар энэ зурлагыг бичтээ. За жоохоо энэ талд нь ойртоод. За зүйтэй энэ талд нь зогсож. За харандаага зүг барина тийм ээ. За.
Тэгээд доотлын хоёр зургийг аль талаас нь өчглээ? Зүүн талаас нь баруун тишээ зүйтэй. Зөв хөгтүүдээ. За баяр хүргэе. Найстай баяр хүргэе. За дараагийн зургийг багшлаа бичих хөхтэй нөө. За гараад ир. За тэр бороод өгд гараад ир. За үзгээ зүг бариарай. За багш нь цэгүүдийг аль талаас нь холбоно гэсэн бэлээ? За зүйтэй. За бичээрэй харъя багш нь. Зөв хөхтүүдээ. За баяр хүргэе. Ястай мундаг. За баяр хүргэе. За дараагийн зургийг зурж хөхтэй нөө. За охтуудаас за энэ охин гараад ир. За багшийнхаа яг зааж гисэн аргаар бичээрэй заа юу. За цэгүүдийг аль талаас нь холно гэсэн багш нь. Дээрээс нь доошоо. Зүйтэй. За хөндлөн цэгийг аль талаас нь холбоод байгаа вэ? Дээрээс. Хөндлөн энэ доотлын хоёр цэгийг яаж холбоод байгаа вэ? Аль талаас нь зүүн талаас нь үлээ, баруун талаас нь үлээ? Зүйтэй. Зүүн талаас нь баруун тийшээ. За зүйтэй. Баяр хүргэе. Өстэй мундаг. За сууж. За хүүхдүүдээ. За энэ хоёрдугаар мөрний сүүлийн зургийг хэн зурх вэ? Хүү зүүл. За энэ охин гараад ир. За багш нь зөндөө олон гой юм хэлгэнэ байж юм. За ажиглая. Найзаагаа ажиглая. Зүйтэй. Дээрээс доошоо. Зүүнээс зүйтэй. Өстэй мундаг. За баяр хүргэе найздаа. За хүүхдүүд одоо багш нь зурлаг бичих өөр шинэ аргыг харуулъя та нарт. Харин та нар ялгааг нь олж ажиглаарай. За багш нь одоо зурлаг бичихтэй үзгээ салгаж байна уу? Салахгүй байна уу гэдгийг ажиглая шүү. За юу? Багш нь хоёр зурлагыг хоёр аргаар бичнэ. Харин та нар маш анхааралтай ажиглаарай. За юу? За. За альмаа шалгуулчих. Дуурахгүй шүү. За багшаагаа асуугаар хариулна. За багш нь үзгээ салгаж бичсэн үү? Салгахгүй бичсэн үү? Сая? Салгаж. Зүйтэй салгаж бичсэн. За одоо хоёрдугаар аргыг анхааралтай ажиглаарай. Салгахгүй. Салгахгүй. Оо салгаагүй бичсэн тийм үү? За дараагийн зургийг. Хүүхдүүдээ найз нь сая үзгээ салгаад бичсэн үү? Салгахгүй бичсэн үү? Ажигласан уу та нар? За яаж бичсэн бэ найз нь сая? Салгахгүй. Зүйтэй салгаад бичсэн тийм үү? Багш нь болохоор яаж бичсэн бэлээ? Багш нь эхнийхэн салгаж бичсэн, хоёр дахь салгахгүй бичсэн. Харин найз нь салгахгүй үзгээ салгаж бичдэг аргаар нь бичсэн тийм үү? За найздаа ямар ч байсан баяр хүргэе. За ямар ч байсан бүгдээрээ зурлаг бичиж суурлаа. За зурлагаа яаж бичнэ гэлээ хүүхдүүдээ? Дээрээс нь доошоо, зүүнээс нь баруун тийшээ, дээрээс нь доошоо. За өөрийнхөө яг өмнө байгаа зурлагыг дуурайлгана тийм үү? Зүүнээс баруун тийшээ, дээрээс доошоо, зүүнээс баруун тийшээ. За ингэ бичих.
Дээрээс доош, зүүнээс баруун тишээ. Дээрээс доош, зүүнээс баруун тишээ. За харъя багш нь харъя. За харандаага зүв бариараа хэдэн уруугаар барьдаг лээ? 3. Зүйтэй 3 уруугаар харандаага барина. За багш нь харъя. Дээрээс доош, зүүнээс баруун тишээ. За зүйтэй илүү харъя. За мөрийн дагуу хүүхдүүдээ мөрийн дагуу ичин тийм ээ. За зүйтэй мөрийн дагуу ичээрэй багш нь харъя. За харандаага зүв барьчих. Эрхий хуруу долоовор хуруугаар чимхэд дунд хуруугаар түшиж өгнө. Тийм үү? Зүйтэй холов. Зүйтэй дээрээс доош, зүүнээс баруун тишээ. Дээрээс доош гэсэн тийм үү? За одоо энэ цэгийг холбогдох багш нь харъя. Зүйтэй зүгтэй. За энэ мөрөд дуусчаад тэгээд энэ мөрөд дуусгаарай. За багш нь аль талаас нь үчин гэлээ. За энэ дуруу ичээд дээ шүү. За энэ хараа. Багш нь яаж үчин гэсэн? Дээрээс доош, зүүнээс баруун тишээ. Дээрээс доош. За дээрээс доош. За бичээрэй харъя. Дээрээс доош, зүүнээс баруун тишээ. Зүйтэй зүүнээс зүүн гараас баруун тишээ. Тэгээд доош. За доош. Зүйтэй ойлгосноо? За одоо 3 дахь мөрөөч. Холбоод зурлаг бичсэн тийм үү? Зурлагаа дэвтэр дээрээ яаж бичсэн бэ? За яаж бичсэн? Араас нь цовуулаад юу истэг гэлээ багш нь? Зүйтэй араас нь цовуулахаар юу истэг гэсэн? Зүйтэй дэвтэр дээрээ бичихтэй мөрийн дагуу эмэг зэгтэй бичсэн тийм үү? За одоо тэгвэл хоёрт нь юу хийх вэ гэхээр өөрийнхөө бичсэн зурлагыг ажиглаад өөртөө дүн тавина. За яаж дүн тавих вэ? За бүгдээрээ дэвтрийг ажиглая. За бичсэн зурлагаа ажиглаараа хүүхдүүдээ хажууд нь ямар нэгэн дүрс вэ нөө? За ямар дүрс вэ хараараа хүүхдүүдээ. За нэг нь наран дүрс вэ, нэг нь ямар дүрс вэ? Зүйтэй дугуй дүрс вэ. За тэгвэл тэр цэцэгтэй адилхан, нартай адилхан дүрсийн багш нар нь та нарт дүн тавихтаа хэрэглэнэ. Харин дугуй дүрсийн хүүхдүүд өөртөө дүн тавихтаа ашиглана. За яаж дүн тавих вэ гэж багш нь аргыг зааж өгье. Яаж дүн тавих вэ? Өөрийнхөө бичсэн зурлагыг анхааралтай ажиглана. Бүгдийн гоё шулуун зураасаар цэвэр нямбай бичсэн байвал ногоо өнгөөр дугуй дүрсийг дүүргэж бодно. Харин 2 муу 3 зурлагыг мөрий бичсэн байвал ямар өнгөөр бодох нь вэ? Шар өнгөөр дүүргэж бодно. Харин 4 муу 5 түүнээс олон зурлагыг мөрий бичсэн бол улаан өнгөөр дүүргэж бодно. За тэгвэл та нар боддоо хүүхдүүдээ. Улаан, шар, ногоон зэрэгцээд байж идэг юу байдаг вүлээ? Гэрлэн дохоо. Зүйтэй гэрлэн дохоо. За гэрлэн дохооны ногоон гэрэл асгаар яадаг вүлээ? Явж болно. Шар гэрэл асгаад анхаараарай. Улаан гэрэл асгаад болохгүй зогс гэдэг тийм үү? За тэгвэл бүгдээр анхааралтай чагнажээ. Хэрвээ бүгдийн гоё шулуун зураасаар зурсан байвал гэрлэн дохооны аль өнгөөр нь бодно гэсэн бэ? Зүйтэй явж болно гэдгийг ногоо өнгө тийм үү? Харин 2 3-ыг жогоо мөрий бичсэн бол аль өнгөөр нь? Шар. Зүйтэй зөндөө олныг мөрий бичсэн бол улаан. Ойлгосноо? За одоо өөртөө дүнгээ тавьчих. Дугуй дүрсээ энэ 3 өнгийнхээ аль нэгээр нь будаад дүнгээ тавьчих. Жохон мөрөө нүү шулуун байна ингээ анхааралтай ажиглаа. Ямар вэ? Жохон мөрөө байна уу? Тэгвэл ямар өнгөөр бодно гэсэн багш нь? За
Жаахан морь байна уу? Ямар вэ? Ямар вэ? За хэрвээ жоохон морь үйл аль өнгөөр нь бодно гэсэн. За өөрөө аваад бодчих. За өөрөө харандагаа сонгоо бодчих. За алийг нь бодох вэ? Зүйтэй тэрийг бодно. Зүйтэй ёстой. Энэ морийг шараар бодсон юм уу? Хэрвээ бүгдийн гоё шолуун зураасаар зурсан байсан бол ямар өнгөөр бодох вэ? Зүйтэй, сайн байна. За жоохон морь байна тийм үү? Хэрвээ жоохон морь ивэл багш нь ямар өнгөөр бодно гэсэн? За ямар өнгөөр бодно гэсэн бэлээ? За багш нь энэ 3 өнгийг барьчих. Хэрвээ жоохон морь ивэл аль өнгөөр нь бодох вэ? Зарим нэг нь морь ивэл ямар өнгөөр бодно гэсэн? Шаад. Зөндөө олныг морийг зурсан бол аль өнгөөр бодох вэ? Улаан. За тэгвэл өөрийнхөө зурсныг ажиглая. Багштайгаа ажиглая. Энэ морь байна уу, шулуун байна уу? Морь байна уу, шулуун байна уу? Морь. За жоохон морь байна уу, зөндөө олон морь байна уу? Хартаа. За тэгвэл жоохон морь ивэл аль өнгөөр нь бодно гэсэн? За бодчих. За бодчих харъя багш. За аль өөртөө дүнгээ тавьчихсан уу? Өөртөө дүн тавьсан. За тэгвэл гуравт нь юу хийж болох вэ? За цэгээр наадыг гэж юу гэсэн үг юм бол хүүхдүүд ээ? За хүүхдүүд та нар тоглоомоор нааддаггүй. Тоглоомоор наадна гэдэг нь юу гэсэн үг вэ? Өөдөөдөө тоглоно гэсэн үг. Тэгвэл цэгээр наадыг гэдэг нь юу гэсэн үг юм бол? Цэгүүдээ холбоод гоё зураг болгоно гэсэн үг. Тийм үү? За тэгвэл одоо багш нь яаж гоё зураг болгодог аргыг зааж өгье. За бүгдээрээ ажиглая. Энэ аргашаар суух, наашаараа суучаарай. За наашаараа суучих, багш руугаараа суучих. За багш нь зурлагны дээдлийн 2 цэгийг холбоод ямар дүрс үүсгэж хүүхдүүд ээ? Дөрвөлжин дүрс үүсгэжлээ. За багшаас дөрвөлжин дүрсийг шоо болгочлоо тийм үү? За тэгвэл одоо энэ дүрсийг юу болгож болох вэ? За багштай дутуу юм хин гүйцээ зурж өгөх вэ? За байшин болохын тулд юу хэрэгтэй вэ? За энэ хүү гараад ир. За гараад ир. За байшин болохын тулд юу хэрэгтэй вэ? За чи юу зурмаар вэ? За зүйтэй. За найдан сая хэдэн цогтой байшин зурч юу? 2. Зүйтэй. За баяр хүргэе. За дахиад. За машины юунд дутуу байна вэ? Хэд зурх уу? За тэр хүү гараад ир. За арай хүү гараад ир. За гараад ир. За гоё үргэн шүү. Гараа гоё үргэн шүү хүүхдүүдээ. За нааш энэ талд нь гараад ир минь үү. За тэг гоё дугуйг нь 2 томоо дугуй зурхгүй таахгүй те. За зүг. Нэг нь жоох урагшаа. За жоох энэ авдна. Өөр цонх зурх уу? За цонхын зурчих. За. За зүйтэй. За найздаа баяр хүргэе. Юу вэ? Цамц. За бүгдээр анхааралтай сууж. Багш нь одоо асуулт асууна. Багшийнхаа асуултыг сонсоогүй байж би гэхгүй. Энэ цамцыг яавал гоё дайсан золох вэ? Хин дайсан золох вэ? За тэр арын дайсантай охин гараад ир.
За хүүхдүүдээ цамцыг дайшин золохын тулд юу хэрэгтэй вэ? Юу хэрэгтэй лээ? За түр юбгийн нэмээ зорчих, баяжуулаа зорчих. Зүйтэй. Гой дэрэгүр шүү. Гой дэрэгүр. Зүйтэй. За хормоо мөн үү хүүхдүүдээ? Мөн. За байж чамаа хэн гэдэг үлээ? Инх саруулаа. Чиний дайшинзан дээр энэ юуны зураг байгаа юм? Элсагийн зураг мó? Бас энэ юу вэ? Энэ юу юм? Энэ юу юм? Энэ юу лээ? Баантаг тий. За тэгвэл энэ гоё дайшинзан дээр цэцэг ч юм уу, баантаг ч юм уу гоё юм зурх уу? За зурчих. За гоё цээжин дээр нь энэ дээр нь баантаг байж болно, хормон дээр нь баантаг байж болно. За гоё хоёр баантаг зурчих. За зур. Цээжин дээр нэг. Эргээж байж болно, цэцэгч байж болно. За дуртай юмаа зурчих. За гоё том дэлбэлээ. Том цэцэг. За хормон дээр нь бас нэг гоё цэцэг зурчих. За найзыгаа яаж гоё дайсанцыг чимгэлж байгааг харъя хүүхдүүдээ. Зүйтэй. За зүйтэй. За багш нар энэ хормойг нь бүр гоё дэрэгүр болгоод өгье. За ингүүл бүр гоё болж гин үү? Гоё харагдаж гин үү? За дахиад нэг цэцэг зурх уу? Гоё мөрөн дээр нь. За тех мөрөн дээр нэг цэцэг зурчих. За болцоо. За хүүхдүүдээ хэдэн цэцэгтэй даашин жолчих вэ? 3 цэцэгтэй. За найздаа баяр хүргэчээ. За дахиад цэгээр наадын гэдэг ямар учиртай юм болоо гэж. За энэ зурлаг зураасаа оролцуулаад ямар нэгэн зураг зурж олно. Бас арай өөр дүрс үүсгээд бас шинэ зураг зурж олно. Тухайлбал багш нь энэ зурлагны цэгүүдийг тойруулаад ямар дүрс үүсгэж вэ? Зүйтэй дугуй дүрс. Дугуй дүрсийг нар болгож хүүхдээ нөө. Нар. За тэр охин гараад байна. Нар болохын тулд юу хэрэгтэй вэ хүүхдүүдээ? Нарны зүйтэй. За гоё том цацраг, хоол цацраг зураарай. Гоё том хоол цацраг зураарай. За зур. За зүйтэй. Баяр хүргэе. За хүүхдүүдээ энд нар байгаа юм чинь энэ зорилгыг юу болгож болох вэ? Үйл болгож олно. За тэгвэл хэрвээ нэг зорилгыг оролцуулах юм бол ямар үйл болж байна? За нэг зорилгаар энэ жижиг үйл хийж олно. Эсвэл хоёр зорилгыг холбоод зүйтэй бас том үйл зурж болох юм байна тийм үү? За дараагийн нэг аргыг зааж өгье багш нь. Дахиад нэг өөр арга зааж өгье. Энэ хоёр зорилгыг хооронд нь холбоод мод зурчлаа. Модон дээр юу байж болох вэ? Өөр юу байж болох вэ? Зүйтэй. За модыг хийн гоё алюмины мод болгож зурж өгөх вэ? За тэр охин гараад ир. Арай охин гараад ир. За гараад ир. За бүх хүүхдүүдээр багш нь зуруулна заа юу. За гоё алим зураарай. Дугуй том. За мөчрүүд дээр. За багш нь аргыг зааж өгье. Гоё том мөчр зураад, иш зураад алим. За тэгвэл олон гоё мөчрүүд дээр нь алим зурчих. Найзыгаа зурсан алимыг тоолоод дохирох цифрийн дугуйж хүүхдээ нөө багштай. Хүй хизээ муугаад тэгж ашиглаж ийсэн бэ? За тэр охин гараад ир.
За маш гоё гараа өргөсөн, зөв гаргасан. Зөв өргөсөн учраас багш нь гаргаад ирээ. За гоё чанга тоолоорой. Энд байгаа алимыг тоолоод дохирох цифрийг дугуулчих олоод. За тоолоорой. Эхлээ тоолчих, чанга тоол. 1 2 3 4 5 6 7 Зүйдээ 7-гийн цифр хаана вэ? Модыг тойрсон цифрүүд дундаас 7-гийн цифрийг дугуулчих минь үү? 7-гийн тоо хаа вэ? Дугуулаарай. 7-гийн тоо найдуулаа. За 7-гийн тоотой нь холбочих. Тоо нь хаа вэ? Энэ дотор байгаа цифрүүдээс дугуулчих. Зүйдээ. За зөв хүүхдүүдээ. За найстаа баяр хүргэчээ. Баяр хүргэчээ. За ёстой мундаг. За багш нь дахиад нэг өөр арга зааж өгье. Юу вэ? За шувуу хаашаа нисэж байна вэ? Гой алимны мод руу. Хэрвээ шувуу. За хүүхдүүдээ хэрвээ энэ шувуу алимны модон дээр амьдардаг бол энэ модон дээр юу байх вэ? Үүрэн. Хэн үүрийн зорих вэ? За хэн үүрийн зорих вэ? За тэр арыг уу гараад. За маш гоё гараа зөв өргөсөн хүүхдийг багш нь дуудлаа. За гараа зөв өргөсөн муухайг ашиглахгүй шүү дээ тий? Хичээл орж яваад муухайг ашиглахгүй. За шууны үүрэн ямар байж болох вэ? За энэ модон дээр зорчих. За дуртай зур. Хаанч зурж болно? Зүйтэй. За хаанч ээж болно? Ямар ч үүр ээж болно? За дотор нь яхаа. Өвсөн юм уу? За зүйтэй. За ийм шувууны үр байж болно тийм үү? За баяр хүргэе. За одоо багш нь дахиад нэг арга зааж өгье. За илүү хүүхдүүдээ бүгдээрээ гоё зөв суучих. За илүү зөв суучих. За зөв суучаад харъя. За одоо хамгийн сүүлийн арга. Энэ хөнлөн байгаа зурлагуудыг нийлүүлээд бас зураг болгож олно. За бүгдээрээ ажиглая. Багш нь юу болох гэжээ? За хэрвээ энэ цэгнүүдийг холбох юм бол жижигхэн ус онгоц олно. Харин жоохон баяжуулаад зурх юм бол том хөлөг онгоц зурж олно. За тийм ээ нөө. За тийм ээ. За хүүхдүүдээ энэ хөлөг онгоцон дээр нэг охин аялжээвэл гоё юу? За тэгвэл энэ дайсанцыг охин болгож хүүхдээ нөө багштай. За тэр охин гараад. За хүүхдүүдээ ийм гоё дайсанцыг охин болгохын тулд юу хэрэгтэй вэ? Одоо юу зурх хэрэгтэй? Зүйтэй. За толгойг нь зурчих. Зүйтэй. Хүзүүг нь тодруулчих. Хөөе. Хүүхдүүдэд тэгдэм үү найзгаа? За тэгээ гоё нүдийн зураа багш нь ойртуулаад өгье. За хамрын зураад, амын зураад гоё үсийн зурчих. Үс нь. Зүйтэй. За одоо гарын зурх уу? Гарын? За гарын зурчээ, хуруунуудын зурчээ. Хэдэн хуруу байдаг лээ? За энэ хурууг нөгөө гарыг нөрөө. Жоох уртхан зурчих. За. Зүйтэй. За баяр хүргэе. За найстаа баяр хүргэе. За хүүхдүүдээ хөлөг онгоц хаана явдээ? Хөлөг онгоц юун дээр явдээ? За хэн багштай усын зурж өгөх вэ? Би. За энэ уу хараад. За усын зураад өгч гоё долгионтой усын доогуур зураад өгч. За ийшээ ингээд. За дахиад наашаа. Зүйтэй.
За болц. За болц. За найстай баяр хүргэе. За хүүхдүүдээ энэ охин усан завин дээр ганцаараа явбал айхуулуу. Хэрвээ найзтайгаа ч юм уу, аав ээжтэйгээ ч юм уу, эсвэл гоё бамбууштай, туйлаатай найзуудтайгаа илүү гоё юу? Гоё. За тэгвэл энэ зурлагыг ашиглаад энэ хөөрхөн охины найзын зурж хүүхтэй нөө. За яг сайн нэ. За найзын зураг өчг. Найз нь юу зурж юу? Охин зурчлаа тийм үү? За тэгвэл цэгээр наадыг гэдэг нь ямар учиртай ах нь вэ? Цэг зураасаа ямар нэгэн зураг зурж болох юм бэ тийм үү? За одоо бүгдээрээ өөр өөртөө дэвтэр дээр усан завтай хүн зурж олно, гой жимсний мод зурж олно, наар зурж олно, үйл зурж олно, аав ээжигээ зурж олно. За бүгдээрээ дэвтэр дээр гой зураг зуръя. За зөвхөн зурлаг зурсан зургуудаа ашиглана заа юу. Хоосон цэг ашиглаж зураг зурхгүй зөвхөн зурлаг хийсэн өөртөө дүүн тавьсан хуудсан дээр зураг зурна. За юу гэдүүдээ. За зүйдээ. За энэ модныхоо энэ модоо ингээд гоё том ичг. Тэгээ энэ модон дээр гоё алим зур. За юу. Зүйдээ энэ зүв бэ. За гоё цэцгээ бодчих. Нараа будаад за гоё намныхаа зах зэргийг том хоол хурдан. За зүйдээ. За будаарай. Алив будъя. Энэ цэцэг болгохын тулд зурлагаа дайруулаад дугуй төрсөөсгээд эндээ гоё дэлбэгийг нь баяжуул зураад тэгээд цэцэг болно. За юу. За цэцгээ бодчих. Сайн байцгаа нөгдүүлээ. За. Хүүхдүүдээ Кубус найз нь цэгээр наадаж гоё бүтээл идэг бүтээлч хүүхдүүдийн хамгийн хайртай найз нь. Та нар өнөөдөр цэгээр наадад дэвтэр дээр зураг зурсан мөн үү? За тэгвэл зураг харуулж. Цэгээр наадад дэвтэр дээр цэцгээ бичиж зурлаа да. Бодож цэцгээ зурах бүрдээ. Боломж бүрэн нээлттэй. Цэг холбоо зурлаг бичдэг. Зурлагаа хаар зураг зурдаг. Насан туршдаа дэглэн хүндлэх. Нандин дурсамжтай. Миний дэвтэр. Бэлчээр насны бүтээл болсон. Багхан жигсэн хачир чимэг.